Арчин багштай баярлалаа. Үргэлжлүүлэн хэлзүү хичээлдээ орцгоё. Өмнөх удаагийн хичээлдэр бид е болон дөв дайвруугийн талаар сурсан. Ахиныг давтцгаая. Та 朋友们也都是医生. Түүний найзууд ч бас бүгд эмч гэсэн утгатай өгүүлбэр байна. Е болон дөв үг нь хамтдаа бас бүгд гэсэн утга илэрхийлж байна. Өнөөдрийн хичээлээр бид 11-ээс 100 хүртэлх тооны нэр болон тоо хэмжээ заасан үг тодтгол гишүүн болох талаар сурах болно. Эхлээд 1-ээс 10 хүртэлх тоог татцгаая. И 2 3 4 5 6 7 8 9 10 Одоо 11-ээс 19 хүртэл тоолцоорой. 10 хэд гэж хэлэхийн тулд ш буюу 10 гэсэн утгатай үгийг урд байрлуулж араас нь бусад тоог залгана. Жишээ нь 11 12 13 гэх мэтчлэн 19 хүртэл явна. 20 30 40 гэж хэлэхийн тулд 1-ээс 9 хүртэлх тоог урд нь тавьж ард нь ш буюу 10 гэсэн үгээ залгана. 20 30 40 Өөр жишээ авч үзье. 4 буюу 4 гэсэн тооны хойно ш буюу 10 гэсэн үг орвол 40 буюу 40. ш урдаа с хойно орсон бол 14 буюу 14 болно. Одоо 60-аас 70 хүртэл тоолж үзье. 61 62 63 64 65 66 67 68 69 70 Энэ маягаар 11-ээс 99 хүртэл тоолно. Харин 100-ийн тоог 100 гэж хэлнэ. Бид хамтдаа 11-ээс 100 хүртэл тоолцуурлаа. Одоо бүгдээрээ тоо хэмжээ заасан үг тодтгол гишүүн болох тухай сурцгаая. Тооны нэр дангаараа тодтгол гишүүн болдоггүй. Тодтгол гишүүн болж байгаа тооны нэр тодтгуулж байгаа гишүүн буюу нэр үг хооронд заавал тооллого үг буюу лянц авдаг. Тооллого үг нь монгол хэлний ширхэг гэсэн үгтэй ижил утгатай үгсийг хэлэх бөгөөд хятад хэлний бие даасан үгийн амиг олно. Нэр үг бүр өөрийн тохирох тооллого үгтэй. Өнөөдрийн хичээлтэй холбогдуулан бид хүн, муур, зураг гэсэн үгсийн тооллого үгийг сурах болно. Жишээг харцгаая. Үгэрэн 5 хүн гэсэн утгатай өгүүлбэр байна. Хэдэн хүн 5 хүн гэж тодтогч өгч байна. Харин 5 хүн гэсэн үгний хооронд г буюу ихэвчлэн хүн ба юмс үзэгдэл байгууллага заасан нэр үгийн өмнө хэрэглэгддэг тооллого үг орсон байна. Энэ бол хамгийн өргөн хэрэглэгддэг тооллого үг. Дараагийн тооллого үг бол ж. Жишээг харцгаая. И ж мау. Нэг муур. Мау буюу муур гэсэн утгатай үг байна. Ж ихэвчлэн амьтад болон эд юмс заахад хэрэглэгддэг тооллого үгсэ. 12 张照片 12 ширхэг зураг. 照片буюу зураг гэсэн утгатай үг байна. 张буюу цаас, зураг, нэрийн хуудас зэрэг тэгш хэлбэртэй нимгэн зүйлийн тооллого үг байна.
Тэгэхээр хятад хэлэнд тооны нэр альва нэр үгтэйгээ заавал тоолох, ширхэглэх, утга илтгэх, тооллого үгээр холбогддог гэдгийг анхаараарай. Өнөөдрийн сурсан 11-ээс 100 хүртэлх тооны нэр болон тооллого үг, тоо хэмжээ заасан үг, тоцтгол гишүүн болох дүрмээ давтан дасгал ажиллацгаая. 21, 58, 74 гэсэн тоо гэсэн үгсийг хятадаар хэлээрэй. За одоо хэрхэмжцээ шалгаад үзье. 21 58 74 36 хүн 19 муур 88 зураг гэсэн үгсийг хятадаар хэлээрэй. За одоо хэрхэмжцээ шалгаад үзье. 36个人19只猫88张照片Үзэгчдээ өнөөдрийн хичээлээр бид 11-ээс 100 хүртэлх тооны нэр болон тоо хэмжээ заасан үг, тодтгол гишүүн болох талаар сурлаа. Дараагийн хичээлээр бид ёв үгтэй өгүүлбэр болон зи, дуушаа гэсэн үгээр асуулт асуух талаар сурах болно. Хятад хэлний алсын зайн анхан шатны хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Түр баяртай. Зайзэн.